Үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Монголын хөлөмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн хатагтай оюун чимэг. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлаа амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр оюун чимэг тэргүүн бит хоёрын одоо ярилцах сэдэв болвол хүнсний хувьсгал ба Атрийн 4-р аяныг хэрэгжүүлэхээ одоо нэг том салбар одоо энэ хөлөмжийн аж ахуйн салбарын тухай ярилцах юм аа. За ингээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө би бас зочноо одоо үзэгч олондоо бас товч танилцуулъя. За хатагтай оюун чимэг 1985 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономичийн мэргэжлэр төгссөн. 85-аас 87 онд Орхны сангийн аж ахуйд агрономичоор ажиллаж байсан. 87-оос 2006 он хүртэл Улаанбаатар хотын дэвшил сангийн аж ахуйд агрономичоор ажиллаж байсан. За ингээд 2012 онд одоо холбоогоо байгуулж тэргүүнээр нь ажиллаж байгаа ийм эрхэм байна. За 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Гавьяат агрономич цолоор шагнагдсан ийм хүн байна. За ингээд хоёлаа ярилцлага эхлэе. За энэ битэрийн энэ сэдвт ярилцлагын сэдвт ингээ байж байна. Энэ хүнсний хувьсгал ба Атрийн 4-р аян ингээд хоёр том зорилт одоо төр засгаас дэвшүүлсэн байгаа тийм ээ хөдөө аж ахуйн салбарынхны өмнө. За энэ дээр одоо та гол ямар зорилтууд энэ дээр дэвшүүлсэн юм бол хоёлаа эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За одоо Атрийн 4-р аян болон одоо хүнсний хувьсгал гээд том аянуудыг бол манай ерөнхийлөгч одоо санаачилж ингэж одоо гаргасан. Энэ бол яг энэ одоо хүнсний хувьсгал одоо үед бол эрүүл чанартай ийм байх үүднээс нь хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо бүтээгдэхүүн дээр анхаарлаа гол нь одоо төвлөрүүлсэн. За энэ дээр нь бол манай хөлөмжийн одоо үйлдвэрлэлээс гарч байгаа одоо хүнсний тэр 14 нэр төрлийн хүнсээр өөрийгөө дотооддоо хангах зорилт дэвшүүлсэн тийм үү? Тэгсэн. Тийм. Дотооддоо одоо 100 одоо дотоодынхоо хэрэгцээг одоо хангах тийм одоо зорилтыг дэвшүүлсэн. За энэний нэг одоо бүтээгдэхүүн нь болохоор манай хөлөмжийн аж ахуйн одоо аж ахуйгаас гарах хүнсний одоо төрөл бүрийн нарийн ногоонууд байгаа юм. За энэ одоо хүнсний нарийн ногоонууд нь ямар бүтээгдэхүүнүүд хамаарагдах вэ гэхээр одоо химих, улаан лойл тэгээд одоо салаадны төрлийн одоо бүх ногоонууд энд бол орж байгаа. За энийг одоо энэ зорилтыг одоо хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт нь бол одоо талбайн одоо хөлөмжийн одоо талбайн хэмжээг одоо нэмэгдүүлэх. За хоёрдугаарт нь бол энэ бүтээгдэхүүнүүдийнхаа одоо ургацын хэмжээг бас нэмэгдүүлэх. За тэгээд одоо сайн чанарын одоо импортыг одоо орлох бүтээгдэхүүнүүдэл бүгдийг нь одоо Монголдо үйлдвэрлэх ийм л одоо зорилт байгаа юм. За ингийн тулд бид нар одоо хамгийн одоо чухал нь бид нар одоо хөлөмжөө барьж байгуулах явдал. Та сая нэг энэ хүнсний хувьсгалын зорилтыг ярьлаа. Атрийн 4-р аяны ямар зорилтууд гол нь байна одоо энэ дээр? Атрийн 4-р аяны зорилт нь бол одоо хөлөмжийн талбайн хэмжээг бас адилхан одоо ерөнхийдөө энэ хоёр зорилго юунуудын төлбөрүүдийнх нь юунууд адилхан одоо зорилтуудтай байгаа. За тэгээд тэр нь болохоор салбартай арай нэг жаахан өөр тийм. Гэхдээ манай салбар бол дандаа нөгөө хөлөмжийн одоо нарийн ногоонууд хөлөмж гэдэг чинь өөрөө бас нөгөө бие орчин учраас тэр хөлөмжийг одоо бид нар чинь одоо ерөөсө хөлөмжийн тоног төхөөрөмж, хөлөмжийн одоо үр бордоо бэлтгэлүүдийг бүгдийн дандаа бид нар импортоос авдаг. Тийм учраас бид нар одоо импортоос эднэрээ нийлүүлээд дотор нь одоо тарж байгаа ургамлуудаар бид нар өөрийнхөө орны хөрсөндөр одоо чанартай гаргах ийм л явдал байна. За тэгээд энэ хоёр хөтөлбөрч хэзээ зордогдлаа? Та бол одоо анх энэ
өөрийнхөө жоохт нажихуй эрхлэгчтэйхээ энэ холбоог бол 12 онд байгуулсан гэж байна те. За ямар зорилго үүрэгтэй энэ холбоогоо та анх байгуулж байв? Та ч яг одоо таны нөхөд цуг байсан гэх юм хамтарч ажиллаж байгаа хүмүүс. За манай одоо холбооны одоо гол зорилго нь бол ерөнхийдөө одоо нэг хүлэмж эрхэлж байгаа одоо аж ахуй нэгж хувь хүмүүс хоршоо бүлгийн одоо гишүүдийнхаа одоо эрх ашгийг хамгаалах тэр хүмүүстийнхээ одоо дуу хоолойг одоо төрд хүргэх тэгээд одоо сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлэх ийм чиглэлээр бид нар бол бидний хэдэн одоо агрономчид байгуулж ингээд ажиллаж байгаа. За ингээд энэ хоёр хөтөлбөр маань аян маань хизээ зарлагдлаа. Энд ингээд одоо энэ хоёр баримт бичгийг бүрдүүлэх явцад ч гэдэг юм уу та бүхний ямар нэгэн саналыг авч тусгагдав энэ хоёр аян дээр? Ерөнхийдөө 20 оноос эхлээд одоо энэ хоёр хөтөлбөр одоо зарлагдаж эхэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө хүнсний хувьсгал хөтөлбөр нь арай нөгөө Атрын 4-р аянаас сайн 2 жилийн өмнө одоо зарлагдсан. За энэ хүнсний хувьсгал хөтөлбөрөөр бол яг одоо нэг 19 төрлийн хүнсний нарийн ногоог бол одоо дотоодоо хангах гэсэн зорилтоо ерөнхийдөө сайн биелүүлж явж байгаа. За ингээд яг энэ хүрээнд бол бидний одоо гол зорилго нь бол нөгөө хөлмжийг одоо яг стандартын шаардлагын дагуу хөлмжүүдийг барьж байгуулах. Тийм дотроосоо бол импортоор одоо голдож орж ирж байгаа хэмэх лойлын ургамлуудыг эхний ээлжинд бол дотоодоо хангая гэж ингэж байгаа. Тэгээд энэний хүрээнд бол ерөнхийдөө манай орн бол нэг 140 гаруй 3 төрлийн одоо хөлмжтэй явж байгаа юм. 140 гагийн одоо. За эндээсээ бол тийм 140 гагийн. Энээсээ бол 100 га нь бол одоо зуны нийлэг хальсан хөлмж. Зуны нийлэг хальсан хөлмж. За нэг 20-д га нь бол одоо нэг 30-ад га нь бол одоо халаалттай өвлийн одоо нийлэг хальсан хөлмж. За нэг 20 га нь бол яг одоо өвлийн одоо шилэн хөлмж. За ийм одоо 3 одоо хөлмжин дээр үндэслэж одоо нарийн ногоонуудаа тариалж байгаа юм. Тэр нийлэг альсан гэд та ярьлаа. Энд чинь нэг гэлгар уут гэж ойлгох уу? Тийм одоо гэлгар уут гэж. Тийм тэгж ойлгож болно. Энэ одоо зуны хөлмж. За ингээд зуны хөлмжүүдийг бол ерөнхийдөө энэ хүрээнд Атрын 4-р аян тэгээ хүнсний хувьсгалын хүрээнд бол барьж байгуулсан зөвхөн одоо Улаанбаатар хотод төдийгүй одоо орон нутгуудад маш их хэмжээгээр одоо тендерээр одоо тухайн орон нутгийн одоо их хурлын гишүүд тэгээд орон нутгийн одоо дарга нар нь бол одоо өөрсдийнхөө сайхан төсвийн одоо санаачлагаар их хөлмжүүдийг барьж байгуулж байна. За энэний одоо тод жишээ нь бол Өмнөговь аймагт байна. Нэлийн одоо хөлмжүүдийг барьж байгуулсан Дорнод аймаг байна. Дорногов аймаг байна. Хинтээ аймаг байна. Арангай аймаг байна. Баянгор аймагт ерөнхийдөө бас барьж байгуулсан зүгээр нэг одоо нэг хэдхэн хөлмжүүд биш. Бүр одоо нэг олон тоогоор нь одоо нэг 200-аас 300 хүнийг одоо ажилуулчих тийм ажлын байруудыг гаргаж байгаа нь маш одоо таашаалтай. Энэ бол яг хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд бол хийгдсэн ажил. Тийм учраас бид нар одоо хоттой одоо ногоогоо үйлдвэрлээ зогсохгүй орон нутгуудаа бас ногоо үйлдвэрлэж байна гэсэн үг. Энэ мэдж байгаа энэ нөгөө хүнсний хувьсгал зарлаад ингээд аж ахуй нэгжүүдэд ямар ч гэсэн миний одоо мэдж байгаа их олон аж ахуй нэгжүүдэд шинээр үйлдвэр барих гэсэн газруудад их нөгөө хөнгөлөлтөө зээлийг их хэмжээгээр өгсөн. За тэрний үр ашигч гараад шинээр хичнээн чиглэлийн хүнсний үйлдвэр байгуулагдсан гэж ярьж ин лээ. Одоо яг танай энэ салбарын хувьд энэ нөгөө хөлөмж аж ахуй эрхлэгчдийн хувьд одоо тийм хөнгөлөлтөө зээлмэл гарч байгаа юу? Ер нь яг энэ бол хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд бол энэ бол татаасаар ингээд юунуудад өгч штэ банкудад. Тэгээ банкуд бол ерөөсөө энэ хөлөмжийн аж ахуйг ерөнхийдөө ойлгохтой муутай байдаг. Нэг хөлөмж барьна гэлдэг тэр маш их зардал гаргаад тэгээд тэр нь одоо энэ богинохон эн чинь бол юу банкуд чинь нэг өөрийнхөө одоо юугаар гаргаж ийн гэдэг байгаа штэ биднээс одоо банкны одоо их усрээр гарч ийн гэж үзээд байгаа штэ. Тийм учраас та нар бол энийг ийм одоо хугацаанд хийж чадахгүй гэж бол хэлээд байгаа нь энэ нь бол бас нэг талдаа бас манай хөлөмжийн аж ахуйд одоо муу хэрэгжиж байгаа.
Ерөнхийдөө сая түүнээс болвол засгийн газраас одоо яг энэ хугацаанд бол 22 онд бол 50 тэрбум төгрөг. За 23 онд бол 7 тэрбум төгрөг. Ингээд нийт бол одоо 47 тэрбум төгрөг яг хөлмжийн аж ахуйг хөгжүүлэхэд тавьж өгсөн юм байна. Хүүгийн хөнгөлөлтөн дээр татаасан дараа. Татаас тэр чинь хүүгийн зөрөөг л өгч байгаа шүү. Тэрнээс тэр хөрөнгийн нь бол банк өөрөөсөө гаргаж байгаа юм тийм яг байна. Тэгэхээр чин зэрэг нөгөө банкуд чинь манай хөлмжийн аж ахуйг өндөр учраас бол энийг ойлгож өгөхгүй. Тийм тэгээд ер нь тэгээ хичнээн аж ахуй нэгж одоо хичнээн төгрөгний тийм хөнгөлтэй зээл авч чадсан бол тань тоо байна уу? За миний мэдхээр бол одоо Төгс сургац гэж компани байгаа. Тэр бол ямар ч байсан нэг 10 гаруй тэрбум төгрөгийг аваад яг өвлийн одоо 3 гагийн буюу 30 мянган одоо тийм метр квадрат талбай бүхий өвлийн шилэн хөлмж яг Хятад Голландын загвараар бол барьсан байж байгаа. За мөн одоо дэвшил сангийн аж ахуйч бол эртний сангийн аж ахуй одоо 30 гаруй жилийн түүхтэй сангийн аж ахуй сонсголонд байдаг. Эднийх бас бол ямар ч байсан нэг бас нэг 2 гагийн одоо хөлмжийг яг энэ дэвшилтэд гидропоник одоо технологитой хөлмжийг бас байгуулсан байгаа. Энэ хоёр одоо юу том аж ахуй нэгж бол ямар ч байсан энэ юунаас бол авсан үйлдвэрлэлээ шинжилж одоо чадсан. Тэгээд яг дундын бөгөөд багшиг аж ахуй нэгжүүд бол үнэхээр одоо тийм юмуд нөгөө шаардлагын банкны шаардлагыг хангаж чадаагүй гэднээс бол авч чадахгүй байгаа. Энийг бид нар бас энэ бас төрийнхээ удирдгуудад бас хэлээлээ. Тэгээд бас л одоо ерөөсө банкн дээр л асуудал байна. Тийм ээ. Тий. Түүнээс бол энийг үнэхээр одоо тэд нар ойлгоод аваад ингээд явдаг бол хөлмжийн аж ахуй бол маш их хөгжих бүрэн боломжтой байгаа. Тийм байна. За юу яа л да тэр та бүхэн одоо энэ хоёр хөтөлбөр дээр ямар зорилт одоо яг танай одоо салбарын хувьд ямар зорилт тэр нөө нарийн ногоон дээр жишээлбэл ямар зорилт тавиад тийм тоотой юм байна одоо энэ хувьсгал хэрэгжснээр одоо өнөөдөр тийм тоон байсан бол тэрний дараа тэдэн тоон болно ч гэдэг юм уу тийм тоо байгаа юм энэ төр хөтөлбөр дээр. Ерөнхийдөө бол бид нар одоо ерөөсөө яг энэ зорилтын хүрээнд ерөөсөө зуны хөлмж бол хангалттай болсон. За тийм учраас яг өвлийн одоо хөлмжийг л одоо яг энэ дээр бол зорилго олгож тавьж өгч байгаа юм. Одоо Атрын 4-р аяндаар. Тийм учраас одоо өвлийн хөлмжүүдийг олноор нь байгуулах ингийн болвол бид нар 1 м квадратаас авах ургацыг одоогийн нөхцөлд бол бид нар өөрийнхөө одоо хөрсөндөр тариад тэгээд мөн одоо гидропоник орчинд бас ингээд тариад 1 м квадратаас бол яг дэлхийн хэмжээний тэр төвшөнд хүртэл ургацыг авч чадахгүй байгаа л да. 1 м квадратаас гэдэг хэмкээс бол 1 м квадратаас нэг одоо 30-аас 35 кг ургац, лойлоос бол нэг 16-аас 21 кг ургацыг бол авчин л да. Энэ бол бас тийм гоё хөлмжийг авчиж ирээд дэлхийн түвшинд рүү ойртуулж чадахгүй байгаа нь жаахан харамсалтай байгаа. Гэхдээ одоо байгуулагдсан одоо энэ гидропоник одоо хөлмжийг оруулж ирж байгаа энэ аж ахуй нэгжүүд төхүүлж байгаа. Эднэр бол 1 м квадратаас бол одоо 45-аас одоо нэг 50 кг хүртэлх ургацыг авч чадж байгаа. Энэ бол бас энэ хөтөлбөрийн нэг амжилт нь болж байгаа хөлмжийн аж ахуйдаар. Тийм учраас одоо энийг эвдэхгүй л ахаад одоо нэг бүр одоо багадаа нэг 20 га тийм ээ цаашлуулад энэ хүрээнд бол Атрын 4-р аяныхаа хүрээнд нэг 50 га болгочихосоо л гэж үзээд байгаа. Нөгөө орчин үеийн дэвшилтэд тэг нөгөө гидропоник орчин дараа одоо хөнгөн хөрсөн дээр тарихыг хэлээд байгаа юм. Тэр нь юу гэсэн үг? Тэр нь болохоор бид нар одоо өөрийнхөө одоо нэг хар шорон хүрэн хөрсөн дээр тариад дээ штэ. Тэрнээс одоо өөр тавцандаар тусгай одоо тийм одоо хөрсөн дээр тариалах аргыг хэлээд байгаа юм. Давцангууд дээр нэг баахан юм ургуулсан байдаг. Тэрийг хэлж байгаа. Тэр болохоор чинь зэрэг Израилууд болохоор чинь нэг галтуулын дэлбэрэлтээс үүссэн чулууг одоо дахин одоо боловсруулад бүр ингээд эски хэлбэрт нягтруулад тэн дээрээ болвол одоо төрөл бүрийн макро, микро бордоонуудыг хэрэглээд тэгээд одоо өндөр ургац авах. Ийм солонгосууд болохоор тусгай зориултын бас ийм хөнгөн курсуудыг хийж гин. Манайх ч гэсэн бас энийг бас үйлдвэрлэж одоо эхэлж байгаа юм.
Базалт гэж нэг компани байгаа. Тэр одоо бүр өшөө сайн танигдах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл одоо эх орноос тэрийг одоо авах бол тэрнээс бол бид нар бас импортоор тэр хөрслүүдийг авчин штэ. Би таны ярианаас ингэж ойлголоо. Одоо энэ за өвлийгч бай, зуныхч бай энэ теплицүүд чинь хоёр янз байх нь шүү дээ. Нэгэн зүгээр газрын хөрсөн дээр ганцхан үе тарьж штэ. Таны ярьж байгаа гидропоник гэдэг маань ингээд олон давхар тарихаар чинь тэр таны яриад байгаа нөгөө ургацсан хэмжээ одоо тэр талбайгаас авах үр ашиг нь хамаагүй нэмэгдэх нь шүү дээ. Нэмэгдэнэ. Тийм байна. 2-оос 3 дахин одоо нэмэгдэж байгаа юм. Тий. Тэгээд одоос хүмүүс гэлтгэлтэй гидропоник хөрсөн дээр тариад дандаа одоо химийн бордоо хэрэглээд ингээд одоо ургац завхтаараас тэр нэг амт чанар нь ямар болох вэ гэдэг. Энэ дээр бол нэг тийм амт чанарын өөрчлөлт бол нэг гарахгүй. Ерөөсөө л манай одоо энэ хөрсний одоо чанарыг л яг тэр нэг гидропоникт яг энэ нэг бордоогоор гоё ингээд зохицуулаад өгч байгаа учраас энэ дээр бол тийм амт чанарын үед нэг ялгаа гараад байх юм бол бага. За одоо ингээд бид нар чинь одоо за Монгол улс маань гэж ярил л да. Одоо жилд хичнээн одоо тоон үт юм уу килограммаар ярд юм уу юм нарийн ногоо одоо үйлдвэрлэж байгаа юм. Энэ нөгөө хоёр хөтөлбөр тавьсан зорилт ямар байдаг юм бол? Ерөнхийдөө манайх бол зуныхаа хэрэгцээ одоо яг баталгаад тийм одоо бас нэг манайхан ч одоо нэг одоо ногоо тариалж байгаа хүмүүс бол яг мэдээгээ одоо бүрэн гүйцэд бол өгдөггүй. Жахан тийм харамсалтай. Тийм учраас бол бид нар одоохноор бол яг нөгөө импортоор орж ирж байгаа ногоог зуны цагт бол бид нар дотоодоос бол бүрэн хангачиж байгаа. Тэр нь бол 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар хүртэл. За нөгөө өвлийн нэг хугацаа байна шүү дээ. За өвлийн хугацаа бол яг 1 сараас хойш л ногоо гарна. Айлч оронд хүлэмжинд. Ягаад гэвэл энэ нөгөө нарны хангамжаасаа шалтгаалаад тэгээд гардаг учраас 1 сараас эхлээд анхны одоо бүтээгдэхүүн 2 сард гарч эхэлж байгаа юм. Одоо химик бол анхны бүтээгдэхүүн. За ингээд яг өвлийнхөө хэрэгцээний ногоог бол бид нар дотоодоо яг 100% бол хангаж чадахгүй байгаа юм. Яг нэг импортоос яг энэ хугацаанд бол аваад байгаа юм. Гэвч сая одоо энэ хөтөлбөрийн хүрээнд одоо 2-3 аж ахуйн нэгжүүд энэ сайхан одоо нэг талбайгаа хэмжээг нэмэгдүүлсэн учраас өвөл бол бага хэмжээгээр одоо юу гэмтэй импортын нэг 20-25% бол хангаж чадчих. Тийм учраас бид нар одоо импортыг одоо 100% хангахын тулд одоо хүлэмжийнхаа хэмжээг л бид нар нэмэгдүүлэх ёстой. Та түрүү нэг том аж ахуйн нэгж ярьлаа шүү дээ. Тэ нөгөө юунаас гадна Дэвшлээс гадна тэр хаана байрлалтай? Тэг сургууль компани Сонгон хайрхан дүүргийн 21-р хороонд тэр Аршаант гэдэг одоо энэ 361-ийн гарan байж тээ. Тэрнээс цаашаага өсөөд Аршаантаар ойрхон тий Сонгон хайрхан дүүрэг дотроо л байна гэсэн үг. Энэ нарийн ногоог одоо хадгалж болдго юм шилбэл төмөс төмөсний ногоо шиг. Манай бол ийм нарийн ногоонууд зойронд хадгална гэсэн юм байхгүй. Зүгээр харин нөгөө нэг одоо нөгөө дахин босруулдаг шүү дээ. Одоо шидлээ дарах. За тэгэж болно. Тэгээ консерв хөлдөөж хадгалж болно. Тий. Тиймэрхүү маягуудаар бол бид нар бол хадгалж олж байгаа. Энд чинь нус угаасаа л шууд хэрэглэх бүтээгдэхүүнүүд учраас тэгэж хадгалж болж байгаа. Одоо ингээд том аж ахуйн нэгжүүд нь илүү байна уу? Эсвэл одоо өрхийч гэдэг юм уу? Бага аж ахуйн нэгжүүд нь илүү нийлүүлж байна уу энэ? Хүнсний ногоог тийм тоо байх уу? Байна. Одоо зуны цагт нь бол яг том жижиггүй л нийлүүлж байна. За өвлийн цагт нь бол яахаа аргагүй нөгөө өвлийн хүлэмжтэй нэг 20 аж ахуйн нэгж байгаа шүү дээ, тий. Тэдний бол нэг 60% нь яг өвөл одоо бүтээгдэхүүн одоо нийлүүлж чадчих байгаа. Тэгээд одоо энэний одоо нодлон яг энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийн үр дүнгийн нэг юу болсон нээлт болсон. Тэн дээр чи яг тэр одоо 4 аж ахуйн нэгж одоо яг нэг өвлийн шилэн хүлэмжийг цогцоор нь хийсэн 4 аж ахуйн нэгж бол яг химик лойлоо гаргаж чадсан. Энэ бол яг энэ хүнсний хувьсгалын үр дүн болж чадсан байгаа юм. Яг одоо гадаа цастай байна шүү дээ, тийм ээ. Тэгэхэд одоо хүлэмжийн дотроос хүнсний ногоо одоо гарцсан байгаа. Ер нь одоо өвөл цастай байсан ч гэсэн манай хүлэмжийн аж ахуйгаа зөв ажиллуулж чадвал бүтээгдэхүүн гарцсан байдаг. Монгол оронд бол хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх бүрэн одоо боломжтой. Тий, тэгээд
бүрэн боломжтой гэдэг маань нөгөө ямар ч үсэн зах зээл нь байгаа юм байна. Чи тэрийг хизээч үйлдвэрлэсэн бол борлогдох боломжтой л байгаа юм тийм. Тий. Одоо нэг жаахан борлуулалтын дараа анхаарад одоо манай Монгол хүмүүс чинь яг одоо эрүүл бүтээгдэхүүн идэх гэдгээ бол бүр тархиндээ бүр ухамсарлцсан байна. Тий. Тэгэд ийм бэлэн зах зээл, ийм борлуулалтын боломж байхад одоо жишээлбэл манай Монголын компаниуд, том компаниуд яг ийш орж ирэхгүй байгаа юм бол өгн одоо их ашигтай салбар байх. Таны ярианаас бол бид гэж бодсон. Тий харин. Тэгээд ерөнхийдөө дандаа нөгөө импортоос яадаг одоо уул уурхааг л түшиглэх хэрэгтэй. Бид нар тэгэхгүй бол бид нарт бол санхүүгийн боломж энэ дэр чи ерөөс айгүй мөнгө ихний хэмжээнд бол орох байхгүй юу? Тийм анхны хөрөнгө оруулалт өндөр учраас одоо дундын аж ахуйн нэгжүүд үнэхээр орж чадахгүй шүү дээ. Тийм учраас одоо төгс сургац гэж компани чи өөрөө ардаа нөгөө эмийн том үйлдвэртэй тэгээ маш олон үйлдвэртэй учраас орж ийн. Дэвшил би бол өөрөөр хувьдаа л тэгж үзэж байгаа байхгүй юу? Дэвшил компани бол угаасаа өөрийн одоо түүхтэй компани одоо жаахан яг энэ хүнсний хувьсгал гарснаас хойш дэвшил бас юмаа бас жаахан шинжлэе. Арай бас нэг жаахан хөнгөлтэй зээлүүд урт хугацаатай зээл гарч ирлээ гэд ингээ яваад байгаа юм. Тэгээ банкуд бас бид нарыг ойлгох юм бол өшөө цаана байгаа дундын компаниуд бол бас орох боломжтой байгаа юм. Дааж банкуд ойлгож өгөхгүй байгаа учраас хөдөлмөрийн аж ахуй одоо бас жаахан нам зогсох гэдэг нь бас одоо том компаниуд орох сураг нь бол дулдаал байгаа юм. Тэгээд бас нэг зориглохгүй байна уу? Яагаад байна гэдгийг би бас мэдэхгүй л байна л да. За хоёулаа тэгвэл одоо юу вэ? Энэ хөдөлмөрийн аж ахуйг сонирхооч гэдэг юм уу одоо бизнесийн боломж байна гэдэг ингээд тийшээ орохыг сонирхож байгаа магадгүй тийм ээ. За өөр хайлууд байж болно. Том жижиг компаниуд байж болно те. Эднэрийн талаар хоёулаа ярилцъя гэж бодож байна. Яг зөвлөгөө маягийн. Би одоо таныг нөгөө мэрэгжилтний хувьд ийм мөрөө сонирхож байгаа болов уу үүднээс та зөвлөгөө өгөөч гэж ингэж хэлэх гэж байгаа юм. Тэ. За хоёулаа өөрхөөс нь эхлэе л да жижиг. За нэг одоо хашаатай айл бай гэж бодъё. За цусланд байгаа айл гэж бодъё тийм ээ. Хажуудаа нэг жижиг хүлэмж барья гэд ингээд бодож байгаа. Болвол юунаас эхлэх үү? Үн өртөх нь одоо ямар байдгийм бол гэл одоо энд асуудлаас эхлэв. За одоо нөгөө зах зээлийн үед бид нар амьдарч байгаа учраас одоо хөлөмж маань өөрөө Монголд үйлдвэрлэгддэггүй. Дандаа бол Катаас юм уу Солонгосоос одоо оруулж ирж л дээ. Манай нийлэг юу Оросоос ч гэсэн оруулж ирж байгаа жижиг өрхийн аж ахуйнууд. За өрхийн аж ахуйнууд бол одоо өөрийнхөө талбайгаа 0.7 хүмүүс бол ерөнхийдөө 30 м квадратаас 120 м квадрат одоо зуны нийлэг хэлсэн хөлөмжийг худалдаж аваад ингээд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. За энэ бол энэ хүмүүс хамгийн гол нь бид нар хөлөмж гэдэг чи өөрөө яг стандартын шаардлага хангасан байж ээж тийм доторх ногоонууд нь ургадаг. Тийм учраас эхний ээлжинд хүмүүс яг одоо стандартын шаардлага хангасан энэ хөлөмжүүдээ л худалдаж авах хэрэгтэй. Энийг худалдаж авах боломж манай улсад байгаа юм. Байгаа. Эхлээд нэг хэсэг бол манай хөдөө аж ахуйн яам яг энэ зуны нийлэг алсан хөлөмжүүдийг тендерээр цаад одоо нийлүүлэгч нараас аваад тэгээд хүмүүс болоо хөнгөлтөө өгчээсэн. Энийний хүрээнд л одоо бараг энэ 100 гагийн одоо хөлөмжүүд чинь одоо нийлүүлэгдсэн байгаа. Тэгээд манайхан одоо ногоогоо тарьж эхэлж байгаа. Энийг анх оруулж ирсэн компани бол мөнх ногоон тал гэж компани байгаа. Эднийх бол яг стандартын шаардлага хангасан хөлөмжийг оруулж ирдэг. За тийм учраас одоо зуны нийлэг хэлсэнд хөлөмжинд хүмүүс бол за хөлөмжөө авсан. За дараад нь одоо ургамлынхаа ямар ургамал тарих гэдгээ одоо сонгоод хашаан дотроо бас худгаас юу яасан байх шаардлагатай. Худаг гаргасан байх шаардлагатай. Яг тэгвэл хөлөмж өөрөө тэр дотор таригж байгаа ургамлууд нь нэлийн одоо усыг шаардаж ургадаг учраас заавал тиймтэй байх. Эсвэл одоо нөөц савтай байжгаад усаа нөөцлж авах. Ийм. За ингэснийхаа дараа бид нар одоо хөлөмжид тэр одоо хөлөмжиндээ ямар ургамлаа бид нар тарих вэ? Гэт одоо тэр хөлөмжинд одоо ногоо тарих гэж байгаа өрхийн аж ахуйтай улсууд бол ер нь одоо навч төрлийн ногоонуудыг их тариалж байна. За маш одоо хурдан болцтой учраас химхийг их тариалж байна. Энэ бол маш зөв. Ингээд тариалаад эхэлсэн учраас одоо хамгийн гол нь манайхан агротехник дээрээ жаахан ажиллах хэрэгтэй. Одоо
урмал болгон ч өөрийн гэсэн дагар техниктэй тэрийг маш гоё зөв технологиор хийж тэр ургацыг авна шүү дээ. Түүнээс одоохондоо манайхан бол тарж чадж, хурааж чадж. Дундах одоо технологиудаар нэг сайхан хийж чадахгүй байна. Тэр чинь бүр одоо тариалтын агар техникээс эхлүүлээд одоо тариадаг тийм урам л да. Тэгээд метр квадратаас хэдийг авах вэ гэдгээ хүмүүс бол сайн мэдэхгүй юм байгаа учраас энийгээ сайн аваад явах юм бол өрхийн тариалтнчид болоод хийгээд эхэлсэн явж байгаа. Зүгээр одоо магадгүй одоо энэ жил би эхлэмээр байна гэд бодож байгаа хүн байж болно тийм ээ. Өнөөдөр 5 сарын 19 энэ жил ургац авъя гэж бодож байгаа хүн одоо эхлэхэд оройтцсон уу яасан? За зуны хөлмжтэй улсууд бол оройтойгүй. Оройтойгүй. Тий, оройтойгүй одоо ингэж явж байна. Угаасаа зуны хөлмжтэй улсууд бол 6 сарын одоо 5-аас уг нь бол 5 сарын 20-дээс идэг. Манай цагуур жах бас одоо энэ хөлмж чинь өөрөө хэдий цагуураас нэг хамааралгүй боловч баг зэрэг хамааралтай. Тийм учраас бол одоо бол зуны хөлмж ажиллуулах гэж байгаа улсууд бол эхэлж болно. За одоо яг нөгөө нэг халаалттай нийлэх хайлсан хөлмж боёо өвлийн шилэн хөлмжтэй аж ахуйн юу цаашдаа энэ аж ахуйг хөгжүүлээд явъя гэсэн улсууд бол бүр одоо жилийн өмнөөс төлөвлөөд тэгээд бол яг өвлийн цагт нь одоо яаж барих мархаа гэдгээ бүр зөвлөгөө аваад тэгснийхаа дараа одоо яг хавар яахгүй манай улирал чинь богино улиралтай шүү дээ. Тийм учраас одоо яг одоо хавраас тэр хүмүүс бол яг одоо газар гисгээс эхлүүлэл ажлаа одоо урдан хийжээж тэгээд дараа жилийнхаа ажлыг бэлтгэнэ гэсэн үг. Тийм үс хөлмжээ яг хаанаас авах уу? Одоо тэрийгэ бүр яа ингээд зөвлөмжийн дагуу сонгохгүй бол манайхан болоод өөрсдөө ерөнхийдөө гарааргаар барина л гэж их үзээд байдаг болсон. Тэгэх юм бол хөлмж болоод нэг явахгүй. Би зүгээр практикаас харахад энд ингээ явж байгаа харахад өөр юм нэг бодвол тэр гэлгэр ууд нэмхэн байдгийн байлгүй дээ. Зайлуу дандаа л урагтцсан, сэмэрцэн, салхинд хийсцэн тийм төмөр аргаас үлдсэн нэг тийм л юм харагддгийм билээ. Ер нь одоо хөлмжийг зөв технологиор хийхгүй бол Монголд одоо наадах чинь зөндөө гарцсан байна. Тийм учраас бол одоо бид нэр зөвлөгөө өгөх төр хүмүүст яг л ингэж өгч байгаа юм л да. Дааж нэг эдийн засгийн чадвахаасаа болоод манайхан чадахгүй байгаа юм. Зүгээр одоо хоёулаа зүгээр бодъё л да. За нэг 20 метр квадрат гэж бодъё. За 20 метр квадрат гэдэг чинь 5-ыг өрчгөн 4 метр. Нэг тийм одоо хөлөмжтэй болъё гэж хүн бодоход одоо таны ярьж байгаа тэр стандарт шаардлага хангасан тэрийг худалдаж авахад за тэгээд тэр хөрс мөрсөө боловсруулах ч гэдэг юм уу ямар зардал гарах бол та ойролцоогоор тойлж болох уу? За одоо яг бас би яг үнэ нэмэгдчихсэн л байгаа юм хөлмж. Уг нь одоо 1 метр квадрат хөлмжийг бол шилэн хөлмжийн 1 метр квадратыг бол нэг 300-аас 400 сая төгрөгөнд одоо оруулж ирж байсан. 1 метр квадрат нь мянгаар оруулж ирж байсан. 1000 за. Тэгээд одоо 120 метр квадратын хөлмж чинь нэг одоо нэг 3-4 жилийн өмнө бол нэг 3 саяас нэг 5 сая хооронд л яваад байсан. Яг тэр хооронд байгаа болвол болно. 120 метр квадрат хөлмж 20 60 та хөлмж. Тэгэхээр баг 3 дахин багасгаад 40 метр квадрат. За бүр тэрийг 6 дахин багасгаад 20 метр квадратын тэгвэл нэг за өнөөдрийн ханшир бол сая төгрөг юм уу? Тэг нэг тиймэрхүү хэмжээнд ороод гайгүй уг нь болов. Тэгээд дандаа цогцоор нь оруулж ирдэг аахгүй. Тэр чинь нөгөө хөлмж нь орж ирээ. Дээр нь одоо нөгөө пилонк нь орж ирнэ. Тэгээд услахааны системүүд нь ороод ирчин. Тийм бүр одоо мөнгөний талч яг тэгж цогцоор нэгдэг аахгүй юу. Тэгээд бүр нөгөө агаар гаргах, агаар сэлгэх юутайгаар ингээд оруулаад ирдэг. Манайхан бол одоо нэг 30 метр квадрат, 40 метр квадрат хөлмжийг тэр мөнгөний талх компани буюу бусад одоо энэ хөлмж оруулж ирдэг компаниудаас зөндөө болцсон байна л да. Эднэрээс бол тэгээд аваад байгаа юм. За зарим одоо хөлмж нийлүүлж байгаа компаниуд нь арай л бас яг энэ шаардлага хангасан тийм бас оруулж ирэхгүй л байгаа юм. Бас тийм учраас тийм хөлмжүүд авцсан улсуудын хөлмж нь жаахан унах пелонк нь урагдах тийм эрсдлүүдтэй л байгаа юм. За бүр өвлийн болгоё гэж бодвол одоо тэр 100 зориулж авсан хөлмж маань өвөл одоо жишээлбэл халаалт нэмчүүл тэр маань одоо ажиллах уу эсвэл өөр юм байд юм уу? Өөр чанарын гэдэг юм өөр
илүү үнэтэй юм байд юм уу тэр нь? Өвлийн күлэмжийг бол одоохондоо Монгол орнд нэг 2 төрлийн халаалтаар л яваад байна. Яг одоо төвийн дулааны ойролцоо байгаа компаниуд нь одоо төвийн дулаанаас бол авчиж байна. За холгон шиг газар байгуулсан компаниуд нь бол яг одоо юу яагаад нүүрсээр ажиллуулж байна. Мөн одоо тогоор ажиллуулж байна. Ийм одоо хоёр аргааг хэрэглээд одоо ажиллуулад ингэж яваад байна. Тогоор ажиллаж байгаа тийм үлэмж байгаа юм уу? Байгаа. Яагаад гэвэл одоо үнэтэй гарахгүй гэх юм. Өндөр үнэтэй гарч байгаа. Гэхдээ одоо нэг 2018 онд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхий сайд байхдаа яг хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл дээр газар дээр нь очиж үзээд хүлэмжийн одоо нийт зардлын одоо нэг 40-50% эзэлдэг одоо энэ халаалт чинь 40-50% зардлын эзэлдэг шүү дээ. Тийм учраас тэр халаалтын нь бол шөнийн одоо цахилгааныг одоо тэгэлж өгсөн юм байна. Энэ бол одоо хүлэмж эрхэлж байгаа өвлийн хүлэмж эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд маш том одоо үр дүн гаргаж өгсөн байж байгаа. Одоо хамгийн гол нь яг голланд улс шиг одоо яг голланд улс ч одоо хүлэмжийн аж ахуйгаар дэлхийд нэг номер болчиход байгаа байхгүй юу. Энийг бол төр засаг нь бүр одоо үнэхээр энэ нарийн ногоо бол хүний хамгийн чухал бүтээгдэхүүн гэдэг үүднээс нь бол өвөл зун угаашаа өдөр шөнөгүй тэглээд өгсөн байхгүй юу төр нь. Бүр одоо өөр дөр ингээд аваад өгсөн. Тийм учраас одоо хүлэмжийн аж ахуй нь бол нэг номероор одоо хөгжиж шít. Энийн шиг болгож бас болох юм байгаа юм манай төр засаг. Одоо нэг өдрийн одоо цахилгааны бас тэглээд өгчих юм бол тэгээд тэр чинь яг ногоо урах бүрэн одоо боломжтой болоод ирж байгаа. Одоо тийм учраас яг өвлийн юу хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх гэж байгаа хүмүүст бол ийм бодит үр дүнгуудаас гарч байгаа. Тий. Тэгээд цахилгаан дээр чи бас ядж яхад нөгөө аж ахуйн нэгжүүдийн нөгөө цахилгааны төлөвч өрхөөс хамаагүй өндөр байдаг шүү дээ төлбөр нь тий. Тэгэхээр тэр аж ахуйн нэгжүүд дээр яг хөө шөнийг нь өнгөлсөн ч гэсэн тэр өдрийн юу нь бол нөгөө өрхөөс өндөр байдаг учраас бас дарамттай л байдаг. Дарамттай. Манайс гэсэн одоо хичнээн ингээ хөнгөлөөд ингэж байгаа ч гэсэн нөгөө өдрийнх нь тэгэд ялангуяа одоо 3 одоо нөгөө нэг одоо ачаалтаа үеийн тоолууртаа гэдэг ингээд тахтар чин зэрэг ялгаагүй л бас болчихж байгаа байхгүй тийм учраас хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд тэн дээр бас нэг жаахан тийм. Тэгээ ер нь одоо хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд дэлхийн одоо нийтийн одоо ингээд бүхэл одоо орнуудаар би явж үзсэн одоо Голланд орлоо, Израиль орлоо, Хятад улстай ингээд яалаа. Египт улстай инглээд тэгэхэд чинь бол ерөөсөө төр нь одоо маш их яг энэ хүнсний бүтээгдэхүүн дээр их анхаарал тавьдаг юм байна. Жишээлхэн бол Хятад орн гэхэд чинь хөлөмжүүдийн одоо барьж өгөх жишээтэй тийм ээ. Барьж өгнө гэдэг чинь маш том хөнгөлөлт. Тийм ээ. За юу Израиль орн гэхэд чинь одоо маш одоо чанартай тийм сортуудыг гаргаж өгөөд мөн одоо бүсчлээд ингээд бас хөгжүүлж байгаа юм. За Солонгос улс гэдэг чинь одоо хүлэмжийн аж ахуйдаар хүнсний ногоон дээр ажиллах хүмүүсийн одоо залуу хүмүүсийн тоо ховордсон учраас залуучуудыг одоо тэр юунууд руу оруулахын тулд энэ хөнгөлтөө зээлүүдийг өгөөд мөн одоо хөдөө аж ахуйн сургуулиудад яг ингээд үе залгамжилсан тийм хүмүүсийн хүүхдүүдийг бол үнгүй сургаж өгч байна. Тэгээ иймэрхүү бодлогын төрийн бодлогыг айгүй харж үзэж байна. Израиль юу Голланд улс бол ерөөсөө яг өвөл зуны тогийг нь бол улсаасаа ингээд хөнгөлөөд өгчөж байна. Мөн одоо хүлэмж ингээд эхлээд барихт нь бас одоо хүүгөө одоо зээл өгчөж байна. Ингэж одоо дарамт багтаа ингээд явуулахтаар чинь зэрэг өөрөө ирэхгүй ингээд хөгжиж чадж байгаа байхгүй юу? Цахилгааны тэгэлж өгнө гэдэг чинь бол том дэмжлэг. Хамгийн том дэмжлэг. Тий. Тэгэх юм бол одоо Монгол орн бас болчихгоо л байна л да. Тэгээд одоо ерөнхийдөө бид нар бас ингээд яамтайгаа бас яриад одоо нэг хүлэмж гэж нэг хөтөлбөр одоо хэрэгжүүлээсэй л гэж бас ингээд бас хүсээл байна л дээ. Өгөнч яг энэ хоёр аяных нь тэр баримт бичгтэнд бол орцол юм байгаа юм байна те. Орох гоод л явж байгаа. Тийм үү. Тий. За та сайн гадаад дотоодоор явж бас туршлах судлаа гэж ярьлаа. Зөвхөн миний ойлгосноор та тийм нэг дулаан болон тийм газруудаар явж одоо энэ хүйтэн бүсүүд жишээлбэл одоо энэ Скандинав орнууд ч гэдэг юм уу Канада ч гэдэг юм бидэнтэй цаг агаар ойролцоо тийм газруудаар явж хүлэмж үзчихээ үү? Яг тийм хүйтэн бүсүүдээр явж үзэг одоо дэргэд байгаа тэр Оросын бүс байна шүү дээ Новосибирск. Тэр бол одоо Голландуудтай хамтраад төсөл хэрэгжүүлээд бүр улсаасаа тэгээд тэнд чинь бүр 20 гагийн одоо бүр өвлийн шилэн хүлэмж барьж агуулсан. Тэр бол одоо өвөл зөнгөө бас ажиллаж л байна.
ерөнхийдөө газ гэдэг юм чинь л одоо маш сайн хөгжүүлж чадсан. Газ бол хямдхан байхаа цахилгаанаас тийм хамаахгүй хямдхан. Тийм учраас манайх ч гэсэн одоо газын одоо хоолойг одоо оруулж ирээд гэх юм уу да. Тэгээд бас ингээд хөгжүүлэх юм бол боломж нь байгаа л ахгүй юу. Тэр хэдэн бид нар ч одоо дэвшилд одоо битгэд ажиллаж агаад тэгээд бол энэ химиклойлыг чинь Оросын холбооны улс руу нийлүүлдэг гэсэн шүү дээ улаан өд рүүгээ. Дэвшил чинь тийм байсан тий. Одоо битгэж чинь тэр үед хайшин зүгээр монголчууд бид нар тийм нарийн ногоо сайн хэрэгжилж мэддгүү байв уу? Хэрэгцээнээс илүү гарчхад Орос руу өгдөг байсан. Хэрэгцээнээс илүү гарчаад Орос руу өгдөг байсан. Нөгөө тэр үед чинь нөгөө Оросууд манад ажилдаг байсан шүү дээ. Тийм учраас одоо монголчууд идэж чадахгүй тэгээд тэр Оросын юунууд чинь цэргийн ангийн тэр том юунууд чинь авдаг байсан. Тэгээд дараа нь одоо нөгөө цэргийн юунууд Оросууд чинь ингээд Монголоос гараа явсны дараа бид нар нөгөө бас л дотоодоо одоо борлуулж яхан муудаад ирсэн. Тэгээд яг одоо улаан өд рүү гаргаж ирсэн байхгүй. Тийм учраас энэ бүтээгдэхүүнүүд манай Монгол хөрсөн дээр тарьсан бүтээгдэхүүнүүд экспортод гарах бүрэн боломжтой. Зүгээр би нэг ийм тохиолдол байсан зүгээр одоо нэг 3-4 жилийн өмнө 5 жилийн өмнө болчихоо нэг манай энэ хотын захиргааныхын нэг хятадын компанитай одоо нийлээч гэх юм уу эсвэл тэднээс урьд залаач гэдэг юм уу том ийм теплицийн ийм аж ахуй одоо Улаанбаатар хотын ойролцоо байгуулад ингээд одоо иргэдийнхээ энэ хүнсний ногооны одоо нарийн ногооны хэрэгцээг хангах тийм зорилт тавиад дөнгөж нэг ажил нь эхлэгчээс нь эсвэл эхлээчгүй ажил яриа болж яхад нь ингээд нэг баахан шуугилдаан болоод сошиалоор нүцээр байгаа нэг төслийг зогсоодсон. Энэ талаар танд ямар мэдээлэл байна? Тэр одоо баригдсан бол яах байсан юм бол? Үнэхээр одоо манай энэ зах зээлийг булаагаад авчих байсан юм уу? Манай зах зээлийг арай л булааж авч чадхааргүй байсан. Би одоо энэ олон жил хөлмжийн аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байсан. Төр засаг маань одоо 25 гагийн хөлмжийг Тэнжин улс Хятадын одоо Тэнжин улс юутай хамтраад одоо хөгжүүлнэ гэж ингэж ярьсан байсан бодлого. Энийг бол манайхан зөвөр ойлгоод төр засгийнхаа бодлогыг зөвөр ойлгоод яг тэр үед бол Хятад ч бас яг энэ агр парк маягаар одоо тэндээ бас ингэж хөгжүүлдэг юм байна. Маш одоо сонгоны хайрхан дүүргийн тэндэл барих гэжсэн байлээ. За энийг оруулаад ирсэн болвол тэр юуг нь би судалж үзчихсэн л дээ. Тэр нь болохоор чин зэрэг манад одоо хөлөмжүүдийг барьж өгөөд бүр ерөөсөө яг тэдний зардлаар тэр 25 гагийн одоо хөлөмжийг барьж өгөөд тэгтээ тэр 25 биш л юм байлээ л 10-аас 15 гагийн тэр дулаалтай тэр одоо нийлэг хальсан хөлөмжийг одоо энэ хөлөмжийг л одоо барих байсан юм байлээ. Тийм. За энэ хөлөмжийг ингээд ихээр барьж байгуулад тэгээд энэ дээр одоо төрөл бүрийн одоо нарийн ногоонуудыг туршилт маягаар одоо тариалаад тэн дээр чинь бас одоо ажиллах хүч их гарна шүү дээ. Манайхан энэ дээр нөгөө хятад оруулж ирээл хятад юу яах гэж байгаа юм шиг л тийм ойлгоцсон байлээ л дээ. Түүнээс бол хятад нь барьж өгөөд тэгээд тэд нар чинь одоо биднэрт одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлээд тэгээд манай одоо хөдөө аж ахуйн дээд сургуулийн одоо оюутнуудыг тэнд одоо сургаад тийм ээ. Бүр. Тэгэл тэр төгсчихсэн оюутнууд бол тэндээ сайхан ажиллаулаад ингэх тийм агар парк маягаар тийм Тэнжиний нэг тийм төсөл хэрэгжлэх гэж л байсан юм байлээ л дээ. Тэгээд ядаа нөгөө сошиалоор манайхан чинь нөгөө хятад бүэн орж ирээд тэгээд тэнд ногоо тариад одоо нөгөө төрөл бүрийн одоо биднийг хордуулж ялах нь гээд яг тийм ойлгох заваа тэгээд одоо тэрэн дээр нь манай төрийнхэн ч гэсэн тэгээд нэг сошиал нүдчээр нь унахчих шиг боллоо. Уг нь одоо явсан болвол болох байсан юм а гэж бодлоо би өөрөө агрономчгийнхаа хөдөлгөөнд үзчихсэн л дээ. Тэгээ манай дарганаас ч одоо нэг сошиалор л ажил хийдэг. Тэр нь одоо уг нь бол миний хувьд болохгүй гэж бодож байсан. Яагаад гэвэл тэрийг ингээд хэрэгжүүлсэн болвол нэг бүс нутагт ч гэсэн бас одоо өөрсдөө л чадахгүй л байгаа үстэй. Одоо ингээд банкнаас хамааралтай болчихсон, хөрөнгө юу байхгүй болсон. Тэгсэн бол энэ дээр маш их одоо олон агрономчид бэлтгэдэж гарч ирэх байсан. Мөн одоо тэдний одоо хөрөнгө оруулалтаар нэлээх одоо стандартын шаардлага гэсэн хөлмжтэй болчихл байсан байхгүй юу? Тийм ээ шүү дээ. Тэр жаахан буруу ойлгоцсон.
зогсоосоо. Бид зогсооморгүй санагцсан. Иргэд өөрсдөө бид буруутай. За тэр сошиалоор ажиллаа хийдэг манай дарга нар одоо бас буруутай. Ингэж бодож байна. Жаахан хүлээтэй л хандах байсан тэр энэ төр. Тий. За би танд одоо танай холбоонд гэх юм уу нэг хуваасаа нэг би бодсон бодлоо хуваалцах уу? За. Тий. Би яасан гэхээр тантай юм ярилцлага хийх ойлоо тохиролцоод ингээд би бас мэдээлэл хайгаад ийм холбоо байна уу гэд би ингээд нэтээр ингээд үзсэн. Тэгсэн чинь Facebook хуудастай байна танай холбоо. Тий. За тий. За тэгээ ороод энэ холбоо маань юу хэд яадаг юм холбоо юм бол гэд ингээд ороод харсан чинь тэнд холбооны тухай танай одоо зорилго юу ч гэдээ та түрүүн сургалт мургалт явуулдаг гэсэн тим юмтэн дээр нэг ч алга. Зүгээр л зарлууд байна. Иймчил одоо шалны хулдаас иймчил юу гэдэг ерөөсөө ингээл битүү тим юм байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр би тэндээс юу харах гэсэн гэхээр одоо танай юуны зорилго нь ямар юм холбооны зорилго тэнд яаж илсхийн ч гэдэг юм уу эсвэл ямар давуу талтай ч гэдэг юм уу тийм ээ. За ядаж би одоо нөгөө юу эрхлэх гэж байгаа бол тэндээс би зөвлөгөө авчмаар байдаг ч гэдэг юм уу. Тийм юм нэгч байхгүй байсан шүү. Тэгэхээр би одоо та бүхнийг энэ дээрээ бас анхаарч ажилласаа гэсэн юм. Зөв миний хувь хүний бодол ийм төрсөн шүү надад. За. Тий. Би нодон энэ нөгөө жимсхний холбооны тэргүүн ангуу ойлоо. Насан жаргалгаатай ярилцлага хийхэд бас би тэдний тэр юу руу орж үзэж яхад бол тэдний хөл тэр юуг айгүй сайн ажилуулдаг. Тэн дээр энэ бүх зөвлөгөө одоо бүх тооцоо моцоо юу ч гэдгийг тийм юм бүгд байд юм байлээ. Тий. Тэгээ айгүй их хүмүүст ингээд зөвлөгөө өгч гисэн жимсхэнд тарих гэж байгаа бол ингэж ягаараа энэ төр гээд ингээд тэгж явд юм байлээ. Тий, тэрнтэй харьцуулахад танай энэ холбоо одоо ямар ч байсан тэр Facebook хуудас маш их муу ажилуулт юм байна гэсэн нас сэтгэл төрсөн шүү. Яг бид нар бол манай холбооныхоо юунд бол үнэхээр таны тэр дутагдлыг бол бид нар би өөрсдийнхөө дутагдлыг бид нар бол хүлээж авч байна. Тийм тэгээд манай холбоо ажилласнараа бол ерөнхийдөө нийслэл болон хөдөө орон нутагт одоо хүнсгүүдээ аж ахуй яам болон одоо олон улсын төсөл хөтөлбөрүүдийн шугамар бол энэ сургалтуудыг бол их өгчээсэн. Одоо баг бүх аймагуудад явж энэ сургалтуудыг өгсөн. За энэний одоо үр дүнд бол энэ одоо хүмүүс хүлэмж гэдэг ойлголттой болж хүлэмжинд одоо ямар ногоонуудыг тариалах уу? Яг одоо тэр нэг хүлэмжинд бүх ногоонуудыг тарьж болох уу? Гэт энэ талаар бол бид нар одоо сургалтуудыг өгсөн. Тэрийг бол Facebook дээр манайхан бол бас тавьж чадаагүй явж байгаа нь үнэхээр дутагдaltaй. За тэгээд манай холбооны бол зөндөө олон хийгдсэн одоо ажлууд байгаа энэ хүрээнд. За одоо жишээлх юм бол одоо энэ 3 хүлэмжийнхаа стандартуудыг одоо бид нэр боловсруулж чадсан. Тийм стандартуудаа боловсруулад хүмүүст бол таниулаад мэдүүлээд одоо ингэж явсан. За мөн одоо сортуудыг одоо туршиж үзсэн. Одоо маш олон сортуудыг одоо хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл дээр одоо туршаад одоо хэмхийн, лойлийн, одоо бууцааны, салаад навчны ийм сортуудыг бол бид нэр яамныхаа сорт сорилтын одоо хурлаар одоо батлуулаад одоо ирээдүйтэй болоод нутагсан сортоор бол ирээдүйтэй сортуудаар одоо ингээ батлуулж чадсан ийм одоо амжилтуудыг гаргасан. Мөн бол одоо нодлон нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүнсгүүд аж ахуйн байгууллагын шугамар бол химих, лойл, чинжүү, салаад навчны одоо юунуудыг стандартыг бас боловсруулж одоо гаргасан байж байгаа. Бидгээд одоо ийм ажлуудаа одоо хийж одоо чадсан. За мөн одоо нэгдсэн үндэсний байгууллага одоо нэг том төслийн одоо хүрээнд нь 2 аж ахуй нэгж дээр бол 1000 метр квадрат талбай бүхий өвлийн шилэн хүлэмжийг зохицолбор аж ахуйг одоо байгуулж өгсөн. Энэ бол маш том одоо Монголд тийм ийм 2 том юуг одоо
аж ахуй нэгжлэр ингээ байгуулж өгөөд энэ дээр бас одоо сургалтуудыг одоо хийх гээд ингээд бас явж байгаа. Байгуулж өгсөн гэдэг маань яг хөө тэр цаад газар нь хөрөнгөө гаргаад та нар бол зөвлөх үйлчлэгээ үзүүлсэн. Тэр нь бол Дархан хотод нэг нь одоо байгуулсан. Их морг гэж компаниар. За Төв аймаг дээр Чандман хөлмж гэдэг компаниар одоо хийж гисэн. Энэ бол одоо бас их том юу болж гисэн байж байгаа бид нарт. Загвар аж ахуй. Тийм байна. За уучлаарай би нөгөө тэр юм чи би н олж үз чадаагүй болохоор бас өөрийнхөө сэтгэлийг бас илэрхийлсэн шүү. Зүгээр бас ингээ харж байхад байна шүү дээ. Тэр хөлөмжийн аж ахуй эрхлэгчид гэсэн тийм нэртэй Facebook Club 4-5 байна. Facebook дээр. Тийм бүр зарим бүр 80 хэдэн мянган дагагчтай пэйж байна. 30 хэдэн мянга, 50 хэдэн мянган. Тэн дээр одоо та бүхэн бас нэг энэ юугээл үнэхээр дэлгэрүүлэх гэж нийгэм сурталчлах гэж байгаа бол тэр хуудаснууд дээр бас орж тэр зөвлөгөө байдгийг юм уу юу байдгийг тэрийг өгч ингэж ажиллавал бас тэнд одоо их том талбар байна гэж би жишээлбэл харж байсан. Тийм тэр юу гэж чинь бас яг нэг манай энэ хөлөмж эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд бас тэдэн дээр чинь гаргаад ингээд тавьсан. Тэд нар одоо өөрсдөө бас хөлөмжөө яаж барьж байгуулсан анханасаа тим одоо бас ингээд тавиад ингээд явцсан байж байгаа. Ерөнхийдөө одоо мэрэгжлийн хүмүүсийн одоо зөвлөх үйлчилгээг сайн авахгүй бол одоо энэ сошиалар бас л зөвлөх үйлчилгээ өгч байгаа хүмүүсээс их байна. Тэд нар ч өөрсдөө яг ингээд бас нэг сургууль соёлын төгсөөд тийм ээ тэгээд юу ягаагүйгээс бас зарим нэгэн зөвлөгөө нь бол шаардлага хангахгүй тийм зөвлөгөөнүүд бас их явж байгаа юм. Тэгэхээр та бүхэн одоо тэр өөрийнхөө хуудсыг ашигладаг юм уу тэр олон дагагчтай хуудсан дээр рүү ороод та бүхэн бас нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулвал хүнд бас тань мэдгүй бас нэмэр болох юм байна да гэж би зүгээр дотроо бодож ирсэн шүү. Тий. За ингээд миний одоо асуултууд өндөрлсөн байна. Та одоо өнөөдрийнхөө ярьсан юм дээр нэмж хэлэх юу байна? Ерөнхийдөө л одоо манай хөлөмж ажиллаад цаашдаа бол үнэхээр одоо чанартай ургац авъя л гэж байгаа болвол нэгдүгээрт нь хөлөмжөө бол яг стандартын шаардлага хангасан хөлөмжүүдийг одоо барих хэрэгтэй. За хоёрдугаарт нь одоо ингээд орчин үеийн чинь шинэ дэвшилтэд тийм тоног төхөөрөмжүүд их хэмжээгээр одоо орж ирж байна. Түүнтэй одоо уялдуулаад яг ингээд зөв ургамлаа одоо зөв агротехникийн дагуу одоо тариалах хэрэгтэй. Тэгжээж бид нар одоо зах зээлдээ одоо өрсөлдөх. Энийг л одоо хийхгүй бол бас болохгүй болоод байгаа юм. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч энэ өөрийнхөө салбарыг одоо хөлөмжийн аж ахуй гэж юу болох тухай тэрийг эхлүүл ямар ашиг үр дүнтэй ажиллаж болох тухай ийм одоо яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ингээд таны одоо өөрийнх нь ажилд нь болон холбооных нь ажилд өндөр амжилтыг хүсье. За та бүхэнд ч гэсэн энэ сайхан нэвтрүүлэгт орж одоо ямар ч байсан одоо хөлөмжийн аж ахуйг одоо хөгжүүлэхэд одоо хувь нэмрээ оруулж яа хүнийхээ хувьд бол одоо холбооныхоо нийт одоо хөлөмж эрхлэгчдийнхээ өмнөөс ажлын одоо амжилтыг одоо хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа баяртай.